Hi guys, хар самраад тавтаа морил та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр та нартай би амандаа алтан халбахта төрсэн Томми Гилбертийн талаар ярьж өгнө. Хүссэн сургуульдаа сурч тансаг орон сууцнд амьдарч 7 хоног бүр эцэг эхээсээ мөнгө авдаг ийм хүүхэд. Гэтэ энэ бүхний төгсөлд бол тэр өөрийн төрсэн аавынхаа амийг хүнөөсөн хэрэгт буруутгагдаж бүх насаараа шоронд хоригдох ялыг сонссон. Харин өнөөдрийнхөө хэрийг сонсоод та нар минь ирэх танхихүү мөнгөний төлөө аавыгаа хөнөөснө үү? Эсвэл үүнээс хавьгүй гүн шалтгаан байсан уу гэдэг дүгнэлтийг хийх болно. Ингээд та нар бэлэн бол өнөөдрийнхөө шүлтийг эхлэе. (2014 онд Томас Гилберт Жуниор нь 30 настай байсан. Гэр бүлийнхэн болон ойр дотныхын хүмүүс түүнийг Томми гэж дууддаг. Түүний аав нь Томас Гилберт Senior, за ээж нь Shelley Gilbert. Тэд бол Нью-Йоркийн хамгийн чинээлэг, хамгийн нэр хүндтэй гэр бүлүүдийн нэг. Томмиг 84 онд төрсний дараахан Гилбертийн гэр бүл дахин нэг хүүхэдтэй болж Claire гэх охинтой болсон. Энэ гэр бүл бол үнэхээр баян байсан. Гэхдээ зүгээр нэг чинээлэг айл байгаагүй. Тэдний хөрөнгө үе дамжин өвлөгдөж ирсэн. За жинхэнэ утгаараа үе дамжсан асар их баялагтай гэр бүл байсан. Түүний аав Томас багасаа л мөнгөөр дутагдж үзээгүй хүн. Тэр хамгийн нэр хүндтэй хувийн сургуулиудад сурч дараа нь Харвард болон Принстон гэсэн Америкийн нэгдсэн улсын хамгийн шилдэг их сургуулиудаас боловсрал эзэмшсэн. Ийм боловсрал гэр бүлийн нөлөө танилын хүрээтэй хүн төгсөөд ямар ч салбарт амжилт гарах боломжтой байсан. Гэхдээ тэр өөрийн нэрийг Wall Street дээр бүтээхээр шийдсэн. Тэр амжилттай хөрөнгө оруулагч болж удалгүй өөрийн хүчээр асар их хөрөнгийг хоромтлуулж чадсан. Ингэснээрээ эцэг эхийнхээ мөнгөнд найдах ямар ч шаардлагагүй болсон. Харин Томмигийн ээж Shelley гэсэн мөн адил чинээлэг нэр хүндтэй гэр бүлээс гаралтай. Гэхдээ тэр зөвхөн баян айлын охин байгаа зогсоогүй. Өөрийн карьераач гэсэн мөн өндөр амжилтанд хүргэж чадсан нэгэн. Тэр Томмигийн аав Томастай танилцах үедээ Америкийн нэгдсэн улсын нэлээд том хөрөнгө оруулалтын компанийн дэд ерөнхийлөгчийн туслах албан тушаалыг хашиж байсан. Тиймээс Томас болон Shelley хоёр гэрэлсний дараа тэднийг жинхэнэ утгаараа Нью-Йоркийн хамгийн хүчрэг хос гэж үздэг болсон. Тэд 1981 онд гэрлэж дараа нь Томми болон Claire хоёр төрсөн. Хүүхдээ төрүүлсний дараа Shelley ажлаа орхиж бүтэн цагаар гэртээ хүүхдүүдээ өсгөхөөр шийддэг. Харин Томас урдын адил бизнесээ удирдах хэдэн зуун сая долларын үнэлгээтэй компаниудад ажиллаж хөрөнгө оруулалт хийж бизнесийн холбоо харилцаагаа уламт хэлж байсан. За иймээс бол мэдээж Томми болон Claire хоёр бол багаасаа мөнгөөр авч болох хамгийн сайхныг эдэлж өссөн. Томми бол Нью-Йорк хотын зөвхөн хөвгүүд суралцдаг нэр хүндтэй хувийн сургууль болох Berkeley сургуульд элсэж орсон. За энэ сургуулийн жилийн төлбөр бол тухайн үед $60,000 давдаг байсан. За мэдээж энэ сургуульд ямар хүмүүс сурдаг байх вэ? Хамгийн баян, хамгийн нөлөө бүхий гэр бүлийн хүүхдүүд л сурдаг байж таараа. Ийм сургууль төгссөн хүний өмнө ирээдүйд олон боломжийн хаалга өөрөө зүгээр л нээгддэг гэж үздэг. Гэхдээ Томми бол тэр сургуулийг хизээж төгсөж чадаагүй. Тэр 8 дугаар ангид тахта сургуулиасаа гарсан. Ийм зүйл болсон бол их эцэг их уурлах, сэтгэл дундуур байх байсан бах. Яагаад тэгэхээр тэд хүүхдийнхээ боловсролд асар их мөнгө зарцуулсан төдийгүй энэ нь гэр бүлийнх нь нэр хүндэж сөргөөр нөлөөлж болох асуудал байх байсан. Гэтэл Томмигийн ээж Shelley-гээс энэ талаар асуухад бол тэр хүүгээ өмөрөөд энэ Berkeley гэдэг сургуулийн 8 дугаар анги бол маш хүнд байдаг. Ivy League-ийн их сургуулийг онц дүнтэй төгссөн хүмүүс хүртэл Berkeley-гийн хамгийн хэцүү хичээлийн жил нь 8 дугаар анги байсан гэж ярьдаг байсан гэж хүүгээ өмөрч ярьсан. За энэ нь бол энэ хүүг сургуулиасаа гарсныг зөвтгөх хангалттай тайлбар мөн эсхийг бол хүмүүс өөрөөр хүлээж авсан ч за ямар ч байсан Томми бол энэ сургуулиас гарсан нь үнэн. Удалгүй тэр Massachusetts мужидах нэр хүндтэй Deerfield гэдэг сургуульд шилжиж суралцсан. Яагаад заавал ийм өөр мөч рүү явуулж сургасан талаар бол албан ёсны тайлбар байдаггүй. Гэхдээ зарим хүмүүсийн үздгээр бол энэ Berkeley гэдэг сургуулиас гарсны дараа Томас Senior болон Shelley хоёр хүүгээ Нью-Йоркийн хүмүүсийн анхаарлаас холдуулж шинэ орчинд өөрийгөө дахин зөв замд олоосоо гэж хүссэн байж магадгүй гэж үздэг. Гэхдээ ямар ч байсан энэ Deerfield сургуульд явснараа Томмид сайн нөлөө үзүүлсэн юм шиг харагдаг. Тэр хичээлдээ тогтмол сууж сургуулийнхаа Америк хөл бөмбөг, сагсан бөмбөг, бейсболын багуудад тоглодог болсон.
Заримдаа аав ээж болон дүү нь хүртэл Массачусетс руу очиж Томигийн тоглолтыг үздэг байсан. Тухайн үед бол Томи бол үнэхээр зөв замдаа орж өмнөхөөсөө илүү тогтвортой амьдралтай болж байгаа юм шиг харагдаж байсан. За үүнээс гадна Томи бол өөрөө хувь хүнийхээ хувьд нийтэж хүмүүстэй хурдан дотносдог найз нөхөд олонтой нэгэн байсан. За тэр бараг бол тааралцсан хүн болгонтойгоо ярилцаж чаддаг сургуулийнхаа нийтэж сурагчдынхаа нэг гэгддэг байсан. Огтж гисэн түүнд ихээхэн татагддаг байсан. Томи бол шаргал үстэй, цэнхэр нүдтэй, 180 см-аас дээш өндөр нуруутай. За дээрэс нь чинээлэг нэр хүндтэй гэр бүлээс гаралтай учраас олон охидын анхаарлын төвд байсаар ирсэн. За гэхдээ Томи бол зөвхөн гадаад төрхөөрөө хүмүүсийг татдаг биш, өөрийнх нь оюун ухааны потенциал нь ч ихсэн сайн байсан. Томи хичээлдээ маш сайн суралцдаг. Ахлах ангийнхаа төгсөх жилд тэр AP буюу их сургуулийн төвчний хөтөлбөрийн хичээл үзэж байсан. Түүний IQ нь ойролцоогоор 140 байсан гэх мэдээлэл ч гэсэн байдаг. За үүгээр ч зогсохгүй хятад хэлээр чөлөөтөө ярьдаг. За бид нар бол хятад хэлийг сурах хамгийн хэцүү хэлнүүдийн нэг гэдгийг мэддэг. Чөлөөтөө ярих хэмжээний төвшөнд эзэмшин гэдэг нь өөрөө маш том амжилт байх. За Томигийн сурлага хариуцлагатай зан сургуулийн удирдлагуудын анхаарлыг хүртэл татдаг. Тиймээс сургуулийн захиргаа түүнийг ахлах ангийн сурагчдын дотор байрыг хариуцсан ахлагчаар томилсон. За энэ ахлагч нь юу хийдэг вэ гэхээр тухайн байранд амьдардаг сурагчдад асуудал гарвал туслах, зөвлөгөө өгөх, дэг журмыг сахиулах зэрэг нэлээд хариуцлагатай албан тушаал. Ингээд сургуулаа төгсөх үеэрээ Томи Принстон их сургуульд хугацаанаас өмнө элсэх эрхийг авч чадсан. За энэ нь бол түүний аав Томасын төгссөн сургууль байсан учраас гаднаас нь харахад бол бүх зүйл төгс юм шиг санагддаг. Царайлаг, ухаантай, баян айлын хүү, шилдэг сургуульд элсэн. За амьдрал нь бүр яг л өстой нөгөө болох өстой жам ёсороо явж байгаа юм шиг. Гэтэ би өнөөдөр энэ хэрийг ярьж байгаа шалтгаан нь бол бүх зүйл үнэндээ тийм байгаагүйтэй холбоотой. Принстон дөнгөж элсээд 1-р курс эхэлсний дараа Томи бол аажмаар өөрчлөгдөж эхэлсэн. Гэхдээ энэ өөрчлөлт бол нэг гинтийн биш, харин ч ахлах сургуулийнхаа төгсөх жилд бол аль хэдийн жижигхэн анхааруулах дохионууд гарч эхэлсэн ч гэсэн тэдгээр нь бол маш бүтэг, анзаарахад амаргүй байсан учраас бараг хинч тоогоогүй. За харин Принстонд орсны дараа байдал эрс өөрчлөгдсөн. Эхэндээ эцэг их нь үүнд бол нэг санаа зовоогүй. Томи үргэлж ядарсан харагддаг байсан учраас шинэ оюутнуудын хувьд бол энэ нь энгийн зүйл л гэж бодсон. Гэхдээ удалгүй тэд ядаргаа бол ганц асуудал биш болохыг анзаарч эхэлсэн. Яагаад тэгэхээр Томигийн зан чанар хүртэл бүхэлдээ өөрчлөгдсөн. Өмнө нь хүн бүртээ ярилцдаг найз нөхөд олонтой хөвгөлтэй байсан залуу гинэт маш дуугүй, өөрийгөө бусдаас тусгаарсан нэгэн болж эхэлсэн. Эхэндээ аавч хоёр нь бол магадгүй хит их ядарсан болохоор хүмүүстэй ярилцах, шинэ орчинд дасан зохицох эрч хүчгүй байгаа байх гэж хоорондоо холбож ойлгосон. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам Томигийн шинж тэмдгүүд улам тодорхой болж эхэлсэн. Томигийн ээж Шелли бол хамгийн түрүүнд OCD буюу хий юм бодох албадлагын эмгэгийн шинж тэмдгүүдийг анзаарч эхэлсэн. За Томи бол нэн бохирдлоос хит их айдаг. Энэ нь бол зүгээр нэг бидний хоол идэхээ өмнө за эсвэл бизнесийнхаа дараа гараа угаадаг ийм төвшний ариун цэврийн зүйл байгаагүй. Тэр бол өөрийн эргэн тойрондох бүх зүйлийг бохирдсан гэж үзэх болсон. За энэ бол Томигийн өөрийнх нь хэрэгэлдэг үг. Тэр өдөр бүр хэрэгэлдэг юу ч байдیں۔ Тэ гар утас, харандаа зүгээр л энгийн зүйлсийг хүртэл дөнгөж 1 секундын өмнө зүгээр хэрэгжилж ийснэ. Дараагийн секундэд энэ бохирдсан заваан байна гэж одоо сэжиглэж эхэлсэн. Томигийн хувьд бол нэгэнт ингээд ямар нэг зүйл бохирдсан гэд итгэвэл дахиж бүр түнд огт хүрдэггүй болцсон байсан. Хичнээн сайн угааж бараг л шин юм шиг болгосон ч гэсэн сэтгэлд нь болохоор энэ заваан л гэж үзсэн бол тэгэл заваан чигээрэл үлддэг ийм болцсон байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам Томигийн энэ нэм бохирдлоос айх айдас нь бол улам бүр хүндэрсэн. Сүүлдээ бүр гэр бүлийнхээ Манхаттен дахь орон сууцыг нь бүхэлдээ бохир заваан байна гэж үзэх болсон. Хинч одоо тэрний энэ бодлыг нь өөрчилж чаддаггүй. За мэдээж Шелли бол энэ бүх өөрчлөлтийг анзаарсан гэсэн өөрөө сэтгэл зүйч биш учраас Томид ямар нэгэн онш тавьж чадахгүй. Ийм учраас Томиг олон эмчэд үзүүлсэн. Тэдний нэг эмч нь бүр Томиг шизофрен өвчтөй байж магадгүй гэж дүгнэлт гаргасан. Гэхдээ олон эмчэд үзүүлсний дундаас тэр хүмүүс бүгдээрээ нэг онош дээр санал нийлж чадаагүй.
Бүгд л янз бүрийн онш тавьж, янз бүрийн зөвлөгөө өгч ихэлсэн. Мэдээж онш тавихын тулд бол олон төрлийн шинжилгээ, давтан үзлэг, зөвлөгөө зэрэг олон шат дамжлах шаардлагатай болсон. Гэхдээ Томми бол өөрөө энэ бүх зүйл үйл явцыг үргэлжлүүлэхийг хүсээгүй. Яг миний хувьд бол яагаад энэ Томми ингэж үргэлжлүүлэхийг хүсээгүйг нь бас нэг талаасаа бас ойлгомоор. Мэдээж ямар ч хүн өөрийгөө бол нэг жоохон сэтгцэн өвчтэй гэж хэлүүлэхийг хүсэхгүй л байх. За одоо монголчууд бол муухай үгээр хэлэх юм бол наа чин жоохон юмтай штэ гэд ярьдаг тий. Томми бол бусад хүмүүсийн нүдэнд бол нэг жоохон асуудалтай хүн шиг харагддаг байсан баг. Гэхдээ мэдээж Томми бол өөрийнхөө төлөө анхаарч, эрүүл мэндэд анхаарч исэн бол эмнэлгээр явж яг зөв оншоо тавиад дэмжлүүлэх хэрэгтэй л байсан баг. За харин Шелли болон Томмигийн аав хоёр бол энэ асуудлыг нухацтай авч үзэж Томмид туслахыг хичээж байсан. Гэхдээ тэр үед бол Томми аль хэдийн насанд хүрсэн байсан учраас өөрөө зөвшөөрөхгүй бол ингэж албадан эмчилгээ хийлгэх ямар ч боломжгүй байсан. За харин ингээд Томми сэтгцэн эмчид тогтмол үзүүлэхийн оронд өөрийгөө эмчлэхийг оролцсон. Яаж гэхээр марихуана татаж, мөөг хэрэглэж, за зарим нэг төрлийн мансуурлах бодисыг хэрэгжилж эхэлсэн. За хамгийн аимшигт нь болохоор тэр хэрэгжилж байгаа юмсаа бага тунгаар болгоомжтой хэрэгэлдэггүй харин ч ямар төлөвлөгөөгүйгээр хүссэн үедээ хэрэгэлдэг байсан. За мэдээж ийм сэтгцэн эмгэгтэй дээрэс нь янз бүрийн харт тамхи ийм бодисууд хэрэглээд эхлэхээр байдал нь бол уламд ордож эхэлсэн. Тэр нойргүйдэлтэй болж шүн унтаж чадхаа болсон. За харин яагаад ч юм нэг удаа Томми бол сэтгцэн эмчит үзүүлэхийг зөвшөөрсөн өөрөө байдал ингээ хүндрэлээ гэдгийг ойлгосноо яасан. Эмч харин түүнийг эмнэлэгт хэвтэж эмчтүүлэх шаардлагатай гэж зөвлөсөн. Гэтэл Томми бол эмнэлэгт хэвтгээс бүр эрс татгалцсан. Дараа нь харин маш хүнд нойргүйдлийн дараа дахин тусламж авахар зөвшөөрч ээж авдаа хандсан. За энэ удаа харин тэр эмнэлэгт хэвтсэн ч гэсэн ердөө нэг хоноод өөрийн хүсэлтээрээ гараад явцсан. За мэдээж эмнэлгээс гарсны дараа ч гэсэн түүний байдалд ямар нэгэн ахиц гараагүй. Аав ээж хоёр нь бол хүүгийнхээ төлөө шаналж байсан ч гэсэн үнэндээ арга мухардсан. Тэд Томмиг албадан хэвтүүлэх талаар хүртэл бодож үзсэн. Хэрвээ Томми өөрөө зөвшөөрөхгүй бол хамгийн ихтэй л 72 цаг яаралтай хяналтанд байлгаж чадхаар байсан. Мэдээж Томми бол энэ хугацаа дуусангууд өөрөө гараад явчих учраас тэд бол энэ аргыг харин ч бүр хүүгээ өөрсдөөсөө түлхэж магадгүй гэж үзээд буугаад өгчдөг. Гэхдээ Томми бол өөрөө энэ асуудлаа бол бүрэн тоомсорлож байгаагүй. Тэр хаяа эмч сэтгцэн эмчдэр очдог байсан ч гэсэн харамсалтай нь энэ эмчилгээнийхээ төлөвлөгөөг хизээч удаан хугацаанд мөрддөггүй байсан. За мэдээж ингээд удаан хугацаанд энэ эмчилгээгээ даахгүй болохоор хангалттай үр дүн гардаггүй байсан баг. За ямар ч байсан олон асуудал хар тамхины хэрэглээгээ үл харгалзан Томми коллежид амжилтаа төгсөөд 2009 онд Принстон их сургуулийг эдийн засгийн мэргэжлэр төгсөж чадсан. Үүний дараа тэр аавынхаа замналаар амжилттай бизнесмен болохыг хүссэн. Гэтэ аавынхаа компанид ажиллаж хүмүүсээр ажлаа бэлэн авсан гэж хэлүүлэхийг хүсээгүй. Тэр өөрийн гэсэн бизнес байгуулт амжилтаа өөрийн бүтээхийг зорьсон. Томми бол найзуудтай өөрийн байгуулж байгаа үл хөдлөх хөрөнгийн сангийн талаар ярьж өөрийн боловсруулсан маш нууц алгоритмоор удирдагдана гэж хэлдэг байсан. За мөн бизнесийнхээ нэрийг Mamalu Capital гэж нэрлээд албан ёсоор бүртгүүлсэн ч гэсэн за энэс цаашаа бол ямар нэгэн ахиц гараагүй. Wall Street-ийн хатуу ертөнцид хөл тавихын тулд Томми мэрэгчсэн санхүүгийн шинжээчийн 2 дугаар түвшний шалгалтыг өгөх шаардлагатай болсон. Энэ шалгалт бол хүнд гэдгээрээ алдартай байсан ч Томми 2 удаа өгөөд хоёуланд нь унсан. За үүний дараа Томми бол тэр чигтээ бууж өгөөд дахиж шалгалт өгөөгүй. За үүний дараа бол тэр Принстон төгсөгчөөс тэр бүр хүлээхээргүй амьдралынхаа уналтыг илтгэх ажлуудыг ээлж дараалан хийж эхэлсэн. Эхлээд тэр бармен хийж байснаа хожим нь энэ ажиллаач гэсэн орхиод Хаймптонд хүүхдүүдэд серфинг хийж цаг нөхцөх болсон. Ажил руу хоосон үедээ бол найзууд нэртэй хүмүүстэй серфинг хийж, арх ууж, үдэшлэг хэсүүжилж өдөр хоногийг өнгөрөөж эхэлсэн. Олон эмэгтэйчүүдтэй богино хугацааны хөнгөн харилцаа үүсгэж түүний амьдрал бол бүхэлдээ утга учиргүй үдэшлэг, зугаацсан цойрогдол эргэлдэх болсон. Хэдийгээр хүссэн карьер нь бүтлгүүцсэн ч гэсэн мөнгөний асуудал мэдээж байгаагүй. Яагаад тэгэхээр эцэг эхээсээ бүрэн санхүүгийн хараат хിവэрэ байсан. Эцэг эх нь түүний Манхаттен дахь тансаг байрны түрээсийг нь төлдөг байсан. За мөн түүний ундаг, үнэтэй жип, автомашин, хувийн клубын гишүүнчлэл болон хүссэн бүх зардлыг нь даадаг байсан. Томми бол байж болох хамгийн сүүлийн үеийн үнэтэй брендийн хувцас өмсөж тансаг арга хэмжээнүүдэд тогтмол оролцдог байсан. За үүнээс гадна эцэг эх нь бол түүнд 7 хоног бүр хувийн хэрэглээнд зориулж мөнгө өгдөг байсан. За энэ мөнгө нь бол тэрний нөгөө биелнүүдэд төлөх мөнгө байгаагүй. Яагаад тэгэхээр аав ээж байр машин зэрэг бүх
зардлыг нь аль хэдийнэ төлждөг байсан. Томигийн 7 хоногийн зүгээр л халаасны мөнгө нь бол $1000 байсан ойролцоогоор. За өөрөөр хэлбэл JIT нийт 52,000 орчим долларыг зөвхөн хувийн хэрэглээнд нь өгдөг байсан гэсэн үг. Нэг иймэрхүү хүмүүс байдаг шүү дээ. Аав ээж нь мөнгөтэй өөрөө нэг болсон болоогүй сургууль төгссөн. Тэгэл юу ч хийдэггүй. Тэгэл хүмүүстэй ярихаараа би ингэж байгаа тэгж байгаа гэж нэг худлаа ярьсан, нэг бизнес ярьсан. Тэгэл эцэг хэрэг тижэл гэсэн нэг тийм хүмүүс. Томи бол яг л ийм хүмүүс байгаа юм. За гаднаас нь харахад бол ингээл бүх зүйл төгс мэд харагдаг ч гэсэн бодит байдал өөр. Томигийн сэтгцийн эрүүл мэнд уламд ордож өдөр тутмын амьдралд нь ноцтой нөлөөлж эхэлж байсан. За тэр мөн хуультай холбоотой хит хитэн асуудалд орж исэн. Яг ямар хэрэгт холбогдож байсан нь бол олон нийтэд бол тодорхойгүй байдаг ч гэсэн ямар ч байсан хүнд нөхцөлд орсон гэдэг нь бол ойлгомжтой. Яагаад тэгэхээр тэд Алекс гэх өмгөөлөгчийг хөөсөлсөн. За энэ өмгөөлөгчийн үндсэн үүрэг нь бол Томигийн нөхцөл байдлыг хянаж асуудалд орох бүрд нь хууль эрх зүйн тусалцаа үзүүлэх байсан. За энэ хүний ажил нь бол зөвхөн л энэ байсан. Өмгөөлөгч болохоос өмнө Алекс нь Харвард анагаах ухааны сургуульд харьяалагддаг нэр хүндтэй сэтгцийн эмнэлгүүдийн нэгэнд ажиллаж байсан. За ийм учраас Томас болон Шэли хоёр түүнийг хөөсөлсөн. Хэрвээ Томи дахин шүүхийн өмнө очвол тусалж чадна. За эсвэл шаардлагатай бол сайн эмнэлэгт хэвтүүлэхэд дэмжлэг үзүүлж магадгүй гэж найдсан. Гэхдээ Алекс хүртэл Томиг албадан эмнэлэгт хэвтүүлж чадаагүй. За үүний гол шалтгаан нь бол Томи шүүхтэр өөрийгөө хэрхэн авч явдаг байсантай холбоотой байсан. Гэртээ байхдаа Томи ямар нэгэн ноцтой асуудалтай байгаа нь илт харагддаг байсан ч гэсэн баривчлагдаж шүүхийн өмнө очих үедээ тэр огт өөр хүн шиг болдог. Ямар ч сэтгцийн эмгэггүй бүх зүйл хэвэн, дээд боловсралтай нэг гоё залуу шиг харагддаг байсан. Ингэснээр шүүхээс бол түүнийг мэргэжлийн тусламж авах шаардлагатай хүн гэж хизээч үзэж байгаагүй. Аав болон ээж хоёр нь бол хүүгээ эмчлүүлэхийн тулд бүх талаараа хичээж байсан. Тэд хамгийн сайн эмчилгээ, хамгийн сайн эмч нарыг ямар ч төлбөргүйгээр санал болгож бүрэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байсан. Ахлах сургуулийн үеэс нь эхлээд 20 гаруй нас хүртэл нь олон жилийн турш энэ тэмцэл үргэлжилсэн. За нэг удаа яагаад ч юм Томи эцэг өгөхдөө өөрт нь үнэхээр тусламж хэрэгтэй байгааг хүлээн зөвшөөрсөн. Үүний дараа тэд нарийн төлөвлөгөө боловсруулсан. За мэдээж ингээд нэр хүндтэй аав ээжийн хүүхдүүд болохоор мэдээж өөрийн хүүг сэтгцийн өвчтөй гэж хүнд харагдуулахыг хүсээгүй. Томи ч гэсэн өөрийгөө тэгж харагдуулахыг хүсээгүй байх. Тиймээс тэд Томиг хувийн эмчилгээний төвд хэвтүүлэн за харин найз нөхөд болон таньдаг хүмүүст нь түүнийг Африкийн эргээр 1 сарын турш серфинг хийж байгаа гэж хэлэхээр тохиролцсон. Эхэндээ бол Томи энэ төлөвлөгөөг хүлээн зөвшөөрсөн. Бүх бичиг баримт бүх хэмээг нь бэлдсэн. За харин эмнэлэгт өөрийн хүсэлтээр хэвтэж байгаа эмнэлгээс зөвшөөрсөн цагт л эмнэлгээс гарна гэсэн бичиг баримтанд гарын үсэг зурах энэ явцад Томи харин гинт бодлоо өөрчлөөд татгалзсан. За удалгүй түүний байдал бол бүрч дорддог. Тэр улам хачиргалтай бусдыг түгшээсэн авир гаргаж эхлээд заримдаа бүр энэ нь хүчирхийлэлтэй холбоотой хүртэл болж эхэлсэн. Түүний хамгийн ноцтой хэрэгүүдийн нэг нь бол тухайн үед хамгийн сайн найз байсан Peter Smith Jr-тэй холбоотой. 2013 оны 10 сарын 3-нд 29 настай Томи болон Peter хоёр хот руу киноны нээлтэнд явахаар төлөвлөсөн. За тэдний нэг найз нь бол After All гэдэг нэртэй кино бүтээсэн. Томи уг кинонд туслах дүрээр хүртэл тоглосон. За төлөвлөгөөний дагуу бол Томи Пирийг гэрээс нь тосож аваад хамт явах байсан. Гэхдээ Пир байрнаасаа гарч ирэнгүүт Томи ямар ч маргаан өдөөн хатгалаггүйгээр шууд дайрч эхэлсэн. Томи харанхуйд нуугдаад түүнийг гарч ирэхийг хүлээж байгаад юу ч сэжиглэлгүй гарч ирэхэд нь Томи гинт дайраад зодсон. За довтлогооны улмаас Пир бол хамар нь хугарч маш том тархины дөргилд авсан. Хожим нь найзууд нь Томигоос яагаад ийм зүйл хийснийг асуухад тэр зүгээр л Пир бол галзуу штэ. Гэхдээ та нар ойлгохгүй гэж хэлсэн. За зарим үед бол Томи бүр энэ Пирийг түүний гар утсыг хакердаж өөрийн бүтээсэн тэр үл хөдлөх хөрөнгийн сангийн нууц алгоритмыг хулгайлах гэж оролцсон гэж хүртэл ярьдаг байсан. За харин зарим үед болохоор Пирийг өөрийнх нь хуучин найз бүсгүүтэй үерхсэн учраас өөрөөс нь урвсан гэж хүртэл хэлдэг байж. За мэдээж энэ олон явдлын дараа бол тэр Томигийн эсрэг хамгаалтын захирамж гаргуулж чадсан. Үүний дараа ямар нэгэн халдлага гараагүй ч гэсэн ер нь л Пирийн эргэн тойронд сэжигтэй үйл явдлууд үргэлжилсээр л байсан. Нэг удаа хин нэгэн
орон нутгийн амтан хамгааллын байгууллагад Пиррийг нохоогоо хүчирхийлдэг гэсэн худал мэдээлэл өгсөн. За харин амтан хамгаалах байгууллагын ажилтнууд Пиррийн ажлын байранд гинэт очиж асууж шалгасан. Эцэст нь харин ямар ч бурууг нь тогтоогдсон ч гэсэн хамт ажиллагсад болон удирдлагынхаа өмнө тухайн үед бол маш эвгүй байдалд орсон. Пирр бол үүнийг Томми хийсэн гэдэгт итгэдэг байсан ч гэсэн мэдээж нотлох баримт байгаагүй. Эцэст нь тэр Томмигийн аав Томас руу уцтаад энэ хүүхдээ яаралтай арга хэмжээ аваарай. Энэ хүүчин бүр үнэхээр л галзуурч эхэлж байна гэж хэлсэн байдаг. Тэгээ Томмитой холбоотой асуудлууд бол ингээд дуусаагүй. 2014 оны 5 сард Томми Бриана гэх эмэгтэйтэй үерхэж эхэлсэн. Тэд Хамптон танилцаж маш хурдан дотносоод хэдхэн 7 хоногийн дараа хамт амьдрахаар шийдсэн. Ингээд нэг гэрт орж зуныг бүхэлд нь Лонг Айландад хамт өнгөрөөсөн. Гэхдээ намар нь Манхаттен руу буцаж нүүсний дараа тэдний харилцаа аажмаар муудаж эхэлсэн. Тэд байнга маргалдаг болсон бөгөөд тэр маргаануудын ихэнх нь Томмигийн хуучин найз бүсгүүтэй холбоотой байсан. Томми хуучин найз бүсгүйгээ мартаж чаддгүй байсан уу яасан ямар ч байсан түүний тухай байнга ярьдаг болсон. Нэг өдөр Бриана байрнаасаа хайрцтай бэлгэвч олсон. Тэр Томмигоос шууд энэ юу болохыг нь асуухад Томми хоёулаа хэрэглэх гэж авсан штэ гэж тайлбарсан. Гэхдээ Бриана бол үүнд нь итгээгүй. Яагаад тэгэхээр тэд бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглэдэггүй байсан. Хэрвээ үнэхээр хамт хэрэглэх гэж авсан бол яагаад нууж хадгалсан болоо гэдг нь энэ эмэгтэйд ойлгомжгүй санагдсан. Ингээд Бриана бол Томми өөрийг нь хуурч байгаа. За эсвэл удахгүй хуурхаарч төлөвлөж байж магадгүй гэж бодож эхэлсэн. Гэхдээ тэр бол тэр дорой харилцаагаа дуусгаагүй. Удалгүй Томмигийн джип машин дотор за бас тэдний орон дээр урт хар хүрэн өснүүд байнга харагдах болсон. Бриана бол өөрөө шаргал устай байсан учраас тэр ус өөр эмгтээгийнх гэдг нь тодорхой байсан. Гэсэн хэдиж тэр бол Томмигоос салах зориг гаргаж чадаагүй. Тухайн үед Бриана бол өөртөө итгэлгүй байсан. Томмиг өндөр нуруутай царайлаг сайхан битээ. За мөн дээрээс нь мөнгөтэй хүн учраас түүнээс илүү хүн олдохгүй гэж боддог байсан байгаа юм. За харин удалгүй Бриана бол энэ бүхнийг үл тоомсорлохын аргагүй нотлохоо олсон. Тэр бол Томмигийн таблетэн дээр өөр эмэгтэйтэй бичлсэн текст мессежнүүдийг олсон. За харин тэр мөчтөл Бриана за одоо л боллоо гэсэн шиг харилцаагаа дуусгаад Томмигоос салсан. За энэ явдал бол 2014 оны 9 сард болсон. Тэд бол нийтдээ нэг хэдхэн сарын турш хамт байсан. 2014 оны төгсгөл гэхэд за зөвхөн энэ Бриана биш Томмигийн аав Томасын хувьд амьдралын нөхцөл байдал нь жоохон хүндэрч эхэлсэн. Түүний бизнес нь өмнөх шигээ авшигтай ажиллахаа болоод санхүүгийн хүндрэлтэй тулгарсан. За мэдээж тэднэр бол саятнууд байсан учраас энэ нь өдөр хоногоо арайхийн өнгөрөх хэмжээнд хүрсэн гэсэн үг биш. Гэхдээ мэдээж ийм дээд зэндааны хүмүүс бол тодорхой төвшний амьдралын хэв маяг дассан байсан. За зүгээр л тэр бизнес нь тэр амьдралыг нь үргэлжлүүлэн авч явах хэмжээний орлого олохоо болцоол гэсэн үг. За ингээд Томас бол нэг хүнд шийдвэр гаргадаг. Тэр Томмид өгдөг байсан 7 хоногийн мөнгийг $1000 ердөө $300 болгож өөрчилсөн. Тухайн үед Томми бол аль хэдийн 30 наст хүрсэн байсан. Уг нь бол өөрийгөө санхүүгийн хувьд авч явах насандаа хүрсэн байсан гэсэн үг. Хэрвээ тэр ажил хайж бие даахын төлөө хичээж байсан бол нөхцөл байдал өөр байх байсан ч Томми бол тийм орлого ерөөсөө хийдэггүй байсан. За Томас бол энэ шийдвэрийг Томмид таалагдахгүй гэдгийг сайн мэдэж байсан ч өөрт нь бол үүнээс өөр сонголт байгаагүй гэж үзсэн. За магадгүй энэ нь Томмиг ажилд орох эсвэл өмнө нь унсан санхүүгийн шалгалтаа дахин өгч карьераа эхлүүлэхэд түлхэц болно гэж найдсан. Тэр үе Томми эцэг эхтэйгээ бараг холбоогоо тасалсан мөртлөө авдаг 7 хоногийнхоо мөнгөн дэмжлэгийг авсаар л байсан. Тэр бараг ярдаггүй мөртлөө зардлаа эцэг эхээ төлүүлсээр байсан. Багаасаа хүссэн бүхнээ авч үссэн энэ амьдрал нь 30 нас хүрсэн ч өөрчлөгдөөгүй хിവэрэ байсан. За ингээ 2015 оны 1 сарын 4-ний өдөр Шелли гэрте байхад үүдийг нь тогших чимээ сонссон. Тэр ямар ч зочин хүлээгүй байсан учраас гайхсан ч гэсэн хаалгаа онгойлгоход үүдэнд нь өөрийнх нь хүү Томми зогсож байсан. Тэд нэлээд удаан хугацаанд холбоогүй байсан Шеллигийн хувьд бол хүүгээ дахиж гарсан нь хамгийн чухал зүйл байсан. Томми мөнгөний талаар маргаар ирсэн байсан ч хамаагүй зүгээр л хүүгээ харж байгаадаа баярлаж хүлээж авсан. Ингээ Томми гэрте оруулаад амьдрал нь ямар байгааг асууж удаан хугацаанд өгч чадаагүй тэр ээжийн хайр халамжийг үзүүлэхийг хүссэн. Гэхдээ Томми удалгүй жинхэнэ ирсэн шалтгаанаа хэлсэн. Тэр аавтайгаа бизнесийн талаар ганцаарчлан ярилцах хэрэгтэй байна гэж хэлэхэд үүнийг сонсон Шелли бол их баярлдаг. Томми эцэст нь амьдралаа зөв зүйнд оруулах гэж байгаа байх гэж бодсон болохоор Томасыг дуудахаар явсан. Томми ээжтэй ээжээ энэ замын цаанд байдаг миний байнгын очдог нөгөө дэлгүүрээсээ сэндвич кола 2 аваад ирээч гэж хүсдэг. За Шелли бол огтон ч эргэлзээгүй тэр цүнхээ аваад гэрээс гарсан.
гарсан ч хэсэг алхсны дараа нэг л эвгүй санагдаад эхэлсэн. Өмнө нь бол Томми болон Томас хоёр олон удаа ширүүн маргалдж байсан. За энэ болгонд нь их өвчтөн Шелли дунд нь орж байдлыг намжаадаг байсан байна. Харин энэ удаа бол тэр гэрт байхгүй хэрвээ дахиж маргалдвал юу болохыг мэдэхгүй байсан учраас бодлоо өөрчилсөн. Тэр сэндвич авахаас илүүтэйгээр гэртээ буцаж очиод бүхнийг тайван байлгах нь чухал гэж үзсэн. За түүнээс гадна гэрт нь хангалттай хоол байсан. Томми тэндээ идэж болох хэмжээний. За магадгүй бизнесийн яриагаа дуусгасны дараа бүгдээрээ хамт гадуур хооллогч боломжтой гэж бодоод ингээд Шелли буцаад гэртээ ирсэн. Гэхдээ хаалгаа онгойлгон мөгцөө ямар нэг зүйл буруу болсыг шууд мэдэрсэн. Гэр нь дэндүү нам гүм, маргалдах чимээ байхгүй. Гэхдээ энгийн яриач сонсогдоогүй. Зүгээр л аимшигтай нам гүм. Тэр Томас болон Томми хоёрын нэрийг хид хідэн удаа дуудсан ч гэсэн хинэн ч хариулаагүй. Ингээд өрөөгөөр хаасаар унтахын өрөөнд ороход нөхөр Томас шалан дээр ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан бол Томми хаанч байгаагүй. Эхэндээ бол Шелли тэднийг маргалдаад Томми аавыгаа цохиод тэгээд Томас унсан байх гэж өөрийгөө буруутгасан. Гэтэл Томас руу дөхөж очиход бодит байдал огт өөр байсныг ойлгодог. Түүний нөхөр Томас бол цохиулж унаагүй харин гартаа буу атгцсан толгойдоо сумны нүхтэй хэвтэж байсан. 911, where's the emergency? It's at 20 Beekman Place. 20 Beekman Place. 20 Beekman Place, zip code 10022. What are your cross streets? 50th and 51st. Are you in an apartment or private house? 8D as in David. David, on what floor? 8th. What's the emergency today, ma'am? My husband is, I think, dead. Okay. Please I'm rush. connect you to EMS. Do not hang up, okay? Hello? Okay, hello, caller. Is the ambulance for you or for somebody else? It's for my husband. Is he awake? He's dead, I think. How old is he, ma'am? He's 60. He just turned 70. 70. Okay, there's somebody there with you? No, just him and me. And he's not breathing. What? I don't think so. I can't get a pulse. Шелли 911 рүү залгаад нөхрөө ухаангүй нас барсан байх гэж бодож байгаа хэлээд гэрийнхээ хаягийг өгдөг. Тэрээр гэртээ зөвхөн нөхөртөөгөө хоёулаа байгаа. Нөхөр нь 70 настай амьсгалахгүй шалан дээр хөвтөж байсан гэж хэлдэг. Дуудлагын төвөөс яаралтай түргэн тусламж гал сүнөгчд болон цагдаагийн албан хаагчдыг илгээж утсаар зүрхний шагалт хийх зааврыг Шеллид өгсөн. Шелли уцаа чанга эргэжээр тавиад нөхрийнхөө цээжин дээр зүрхний шагалт хийж эхэлсэн. Зүрхний шагалт хийж байх зур тэр гинэд нөхрөө буудуулсан гэж хэлдэг. Хизээ буудуулсан бай гэж асуухад ойролцоогоор 10-аас 15 минутын өмнө болсон гэж хариулсан. За мөн өөрийнх нь хүү буудсан, хүүгээ сэтгцийн асуудалтай хүн байсан ч гэсэн арайч ийм зүйл хийнэ гэж хизээж бодож байгаагүй гэж диспатчерт хэлдэг. Түргний эмч нар болон цагдаа нар хэргийн газарт ирмэс Шелли хүүгийнхаа өмнөх түүхийг дэлгэрэнгүй ярьж өгсөн. Мөн Томигийн сэтгцийн асуудал заримдаа хүчирхийлэл болж илэрдэг байсан ч ийм нөхцөлд арайч өөрийн төрсэн эцгээ хөнөөнө гэж төсөөлж байгаагүй гэдгээч дахин хэлдэг. Ингээд Томиг баривчлахаар өргөн хүрээний 90 сурвалжлах ажиллагаа эхэлсэн. 6 цагийн дараа мөрдөгчд Томигийн гар утасны байршлыг ашиглан түүнийг болсон. Тэр хаа нэгтээ нуугдаагүй, гар утсаач унтраагаагүй өөрийн Манхаттен дах орон сууцсандаа гэгч нь байжсэн. Цагдаа нар хаалгын тогшигод Томми өөрөө онгоолгоод би өмгөөлөгчтэйгээ ярьж байна гэж хэлсэнд удалгүй түүнийг цагдаа нар байрвчилсан. Үүний дараа мөрдөгчөд Томмигийн өнгөрсөн амьдрал өмнөх асуудлуудыг наривчдын шалгаж эхэлсэн. Тэд түүний найз болох Peter Smith Jr-ыг зодсон хэрийг бол аль хэдийн мэдэж байсан ч гэсэн удалгүй үүнээс ч ноцтой мэдээлэл ил болж эхэлсэн. 2014 онд Томми Хамптонд гарсан нэг галт төмрийн хэрэгт сэжигтнээр шалгагдаж байсан. За энэ шатсан байшин нь бол банкны удирдах албан тушаалтан Томигийн хуучин найз Peter Smith Jr-ийн эзэмшлих болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл Томми бол зөвхөн Peter-ийн талаар нохой хүчирхийлсэн гэсэн худал мэдээлэл өгөө зогсоохгүй гэрийг нь шатаасан байж болзошгүй гэж сэжиглэгдэж байсан байна. Гэсэн ч хангалттай нотлох баримт олдоогүй болохоор энэ хэрэгт түүнийг баривчилж яллаагүй. Мөрдөн шалгалтын явцад Томми өмнө нь хуультай холбоотой хит хитэн асуудалд орж байсан тогтоогдсон. Гэхдээ яг ямар хэрэгт холбогдож байсан тодорхойгүй ч тэр хизээж шоронд орж байгаагүй. Эцэг их нь хууль эрх зүйн асуудлыг нь мөнгөөр шийдвэрлэж өгдөг байсан гэж үздэг. Харин мөрдөн шалгалтын үеэр хамгийн анхаарал татсан зүйл нь бол Томигийн интернет хаалтын түүх. Аавыгаа хөнөөхөөс өмнөх хэдэн сарын хугацаанд тэр Google дээр хөлсний алуурчин хайж байсан тогтоогдсон. Тэр хөлсний алуурчин хөлслөх, хөлсний алуурчин олох зэрэг гэх мэтээр хайлт хийсэн байсан. Энэ нь бол аавыгаа хөнөөх талаар нэлээд удаан хугацаанд бодож явсныг нь илтгэдэг.
Эхэндээ бол тэр өөр хүнээр энэ алгыг үйлдвэрлэхийг хүссэн юм шиг харагдаг. Гэхдээ хүсний алуурчин олж чадаагүй учраас эцэст нь өөрөө хийхээр шийдсэн гэж мөрдөн байцаагчид үзсэн. За үүний дараагийн алхам нь бол буу худалдаж авах. Сонирхолтой нь хэрэгээс бараг 10 жилийн өмнө буюу 2005 онд Томми өөрийн сэтгцийн эмчит буу худалдаж авах гэж байгаагаа хэлж байсан юм байна. Нью-Йорк мужид бол буу худалдаж авах журам нь хатуу байсан. За Томми өмнө нь хуультай холбоотой асуудалтай байсан учраас хууль ёсоор буу олж авах нь бараг боломжгүй. Ингээд 2014 онд тэр Facebook-ийн Marketplace дээр буу хайж эхэлсэн. Удалгүй Ohio мужаас 40 калибрын гар буу зарж байсан хүний зарлыг олж түүнтэй цахим шуудангаар холбогдож бууг $575 худалдаж авахар тохиролцсон. Гэхдээ энэ зарж исэн хүн нь бол Ohio'д Томми өөрөө Нью-Йорк мужид байдаг болохоор яаж авах тухайга ярилцаж эхлэхэд харин бууг зарж байсан хүн нь шуудангаар илгээхийг санал болгодог. За энд нэг юм хэлэхэд бол Америкийн нэгдсэн улсын шуудангаар хувь хүн буу илгээх нь хориотой байдаг. За үүнээс гадна бол Facebook Marketplace-ээр буу худалдах ажиллагаа ч гэсэн хууль ёсны байгаагүй. Хожим худалдагч нь бол бууг шуудангаар илгээх нь хууль зөрчсөн гэдгийг мэдээгүй гэж мэдүүлсэн. Гэхдээ эцэст нь шуудангийн зардал ойролцоогоор $100 болох байсан болохоор Томми өөрөө Ohio хүртэл машинаар явж буугаа авахар шийдсэн. Тэр бараг 900 гаруй километрийн замыг туулж очиж буугаа авсан. Ohio'д очиод буугаа худалдаж авсны дараа Томми маш их баярлаж байсан. Тэр буугаа хямд үнээр авсан. Дээр нь сумыг нь үнэгүй дагуулдуулж өгсөн гэж дахин ярьж байсан гэж зарж байсан хүн нь мэдүүлсэн. Буу зарсан хүн бүр Томмид арын хашаанда байгуулсан буудлагын талбай дээр бууга туршиж үүсхийг санал болгосон. Гэхдээ Томми татгалзаад аль болох хурдан Нью-Йорк руугаа буцаж явахыг хүсэж байсан гэсэн. Харин алгын дараа цагдаа нар буу зарсан хүнийг олж уулзахад түүний зарсан буугаар хүн амны хэрэг үйлдэгдсэнийг мэдээд маш их харамсаж байгаагаа илэрхийлсэн. За мөн дээрээс нь тэр хэлэхдээ хэрвээ Томми ийм хүнд сэтгцийн асуудалтай гэдгийг мэдсэн бол би гэртээ ч оруулахгүй байх байсан гэж ярьсан. Харин алга болсон өдөр бол яг юу болсон өнөөдрийг хүртэл бүрэн тодорхой болоогүй. Яг гэвэл Томми болсон явдлыг бол хизээч дэлгэрэнгүй тайлбарлаж байгаагүй. Шэли тухайн өдөр тэднийг мөнгөний асуудлаас болж маргалдаж магадгүй гэж мэдэрсэн учраас буцаад гэртээ ирсэн гэдгээ хэлсэн. Тиймээс Томмиг гэртээ ормогцоо аавтайгаа маргалцсан байх магадлал өндөр гэж үздэг. Гэхдээ өөр нэг хувилбар байдаг. Тэр хувилбараар бол Томми төлөвлөгөөтэй орж ирээд Томстой тайвнаар ярилцаж байхдаа гинэт буудаж хөнөөсөн ч байж болцсохгүй гэж мөрдөгчд үздэг. Харин нэг зүйл тодорхой байсан нь бол Томас ойрын зайнаас буудуулсан явдал. Мөрдөн шалгалтаар бууны ам бараг толгойд нь тулсан байсан гэж үздэг. Хэвлэлүүдийн мэдээж ихэнх нь бол энэ хэргийг эцэг нь 7 хоногийн мөнгийг нь багсгасны улмаас ирэх танхиу аавыгаа хөнөөсөн гэж тайлбарсан байдаг. Өөрөөр хэлбэл гол сэтэл нь мөнгө байсан гэж үздэг. Томмиг баривчилсны дараа шүүхийн ажиллагаа маргаантай болсон. Түүний өмгөөлөгчид Томмиг шүүхэд оролцох сэтгцийн чадваргүй гэж мэдэгдээд олон сэтгцийн эмчийг гэрчээр дуудсан. Тэд Томмиг шүүх хурлаа хүлээж шоронд байх хугацаанд уламд ордож сэтгцийн байдал нь тасралтгүй муудсан гэж тайлбарсан. Харин прокурорын тал бол өөрсдийн шинжээчдийг дуудаж өөр байр суурийг илэрхийлсэн. Тэд Томмигийн сэтгцийн өвчтөй байж болохыг бол ерөөсөө үгүйсгээгүй. Гэхдээ түүний сэтгцийн өвчнөөсөө болоод аавыгаа алсан гэдэгт санал нийлээгүй. Эцэст нь шүүгч прокурорын талын дүгнэлтийг зөвшөөрч Томмиг шүүх хуралд оролцох чадвартай гэж шийдвэрлсэн. Ингээд шүүх хурал 2019 оны 5 сард эхэлсэн. Шүүхтэр Томми өмнөхөөсөө бол огт өөр хүн болсон юм шиг харагддаг. Нэгэн цагт эрүүл чирэг шаргал үстэй, серфингээр хичээлдэг байсан залуу бол одоо маш их туурж ицсэн, царай алдсан, хувцас хунар нь хүртэл эмх замраагүй болсон байсан. Олон хүн түүний ийм төрхийг хараад үнэхээр сэтгцийн хувьд хүнд байдалд орсон гэж үздэг. Мөн шүүх хурлын үеэр Томми гинэт уурлаж, орилох, заримдаа шүүх танхимд орхоос татгалзах зэрэг үйлдэлийг гаргаж байсан. За энэ нь бол үнэхээр энэ өвчнийх байсан уу, эсвэл жүжиглэж байсан уу гэдэг талаар хоёр тал бол одоо хүртэл маргалддаг. Шүүх хурлын үеэр Шэлич мөн гэрчээр мэдүүлэг өгсөн. Гэхдээ тэр хүүгийнхаа талаар бол нэг ч муу зүйл хэлээгүй. Аавыг нь хөнөөсөн хэрэгт хүртэл Томмиг буруутгаагүй. Хожим сэтгүүлчид энэ талаар асуухад Шэли надад өөр сонголт байгаагүй. Тэнд өөр хүн байгаагүй болохоор үүнийг Томми хийсэн нь тодорхой байсан. Энэ хэрэг дээр хэн хийснийг нотлох шаардлага байгаагүй. Харин хамгийн хэцүү нь би тэр бүхнийг шүүх дээр дахин дурсах ёстой болсон явдал гэж ярьсан. За мөн өөр нэг ярилцлагада Шэли өөрийнх нь бодлоор бол Томми сэтгцийн байдлынхаа улмаас хийсэн үйлдэлийнхээ төлөө хариуцлага хүлээх боломжгүй байсан болохоор түүнд хийсэн шүүх ажиллагаа үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Шүүхөрлийн дараа Шелли бол олон нийтийн зүгээс маш их шүүмжлэлийг хүлээж авсан. Олон хүн түүнээс хэрвээ Томи үнэхээр тийм хүнд өвчтөй байсан бол яагаад түүнд илүү их туслаагүй юм бэ гэж буруутгасан. Гэхдээ Шеллигийн хувьд бол хүүгээ эмчлүүлэхийн тулд боломжтой бүхнийг хийсэн ч эцэст нь ийм шүүмжлэл хүртэл хүлээх болсон. Тэр зөвхөн нөхрөө алдаагүй хүүгээ ч гэсэн алдсан. Нэг намаа алдсан бол нөгөө нь шоронд орсон. Үүн дээр нэмээд олон нийтийн буруутгалж түүний мөрөн дээр ирсэн. Шүүхөрлийн үеэр бас нэг чухал асуудал сөхөгдсөн. Шеллигийн талын гэр бүлдч гэсэн сэтгцийн өвчний түүх байсан. Түүний аав нь 2 туйлд эмгэгтэй гэж онцлогдож 57 настайдаа амиа хорлсон. Харин нөхөр Томсын талдч гэсэн мөн адил сэтгцийн өвчний түүх байсан. Түүний ээж бол тухайн үеийн оншоор psychopath гэж онцлогдож байсан. Тэгээ энэ бүхэн бол шүүхтэр чухал ач холбогдолтой болсон. Яагаад тэгэхээр Томи хүн амны хэрэг үйлцэн эсэхтэр бол ерөөсөө маргаан байгаагүй. Харин тухайн үедээ сэтгцийн байдлын улмаас эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байсан уу гэдэг л гол асуудал болсон. Томи өөрийгөө сэтгцийн өвчний улмаас хэрэг үйлцэн гэж мэдүүлсэн бөгөөд гэр бүлийн олон үе дамжсан сэтгцийн өвчний түүх нь өмгөөлийн талын гол үндэслэлүүдийн нэг болсон. Харин прокурорын тал бол Томиг шинж тэмдгээ хэтрүүлэн харуулж жүжиглэж байна гэж үзсэн. 5-7 хоног үргэлжилсэн шүүх хурлын эцэст тангарагтны шүүх Томиг 2 дугаар зэргийн хүн амны хэрэгт буруутай гэж үзсэн. Тэд сэтгцийн өвчний улмаас эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хүсэлтийг хүлээж аваагүй. Гэсэн ч Шелли бол хүүгээ өмөрсөөр л байсан. Тэр шүүгчээс Томид хамгийн бага ял оноож зохих эмчилгээ хийвэл хожим хэвийн амьдралтай болох боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ шүүх Томид 30 жилийн дараа тэнсэн суллагдах боломжтой бүх насаар нь хорих ялыг оноосон. Томигийн ээж Шелли бол хамгийн хүнд ялыг өгсөн нь маш ойлгомжгүй санагдсан. Тэр мөн нөхрийнхөө өвгөлд хамгийн их буруутай нь бол Нью-Йорк мужийн сэтгцийн эрүүл мэндийн тогтолцоо гэж үздэг байсан. Түүний бодлоор хорт хавдрыг эрт илрүүлэх нь амьд үлдэх боломжийг нэмэгдүүлэхтэй адил сэтгцийн өвчнийг хичээсэн эрт оншилж эмчлэх нь маш чухал гэж хэлсэн. Үүний тулд сэтгцийн өвчнийг тойрсон нийгмийн гутаанд оромжлол арилж хүмүүс энэ талаар илүү нээлттэй ярилцах ёстой гэж Шелли хэлсэн. За мөн дээрэс нь Томид хийсэн шүүх ажиллагаа шудраг болоогүй гэж хэлсэн. 2015 оны 8 сард Белливүү эмнэлгийн 2 эмч Томид онцлогоо хийгээд шүүхэд оролцох чадваргүй гэж дүгнсэн. Гэтэл Манхаттны прокурор Сайрусын өөрийн сонгосон шинжээч доктор Стюарт дахин үнэлгээ хийсэн. Шеллигийн хэлснээр энэ прокурорын авчирсан шинжээч доктор нь шаардлагатай үнэлгээний олон үе шатыг огт хийгээгүй Томидтой ердөө 37 минутын ярилцлага хийгээд дүгнэлт гаргасан. Тэр мөн Томигийн эмнэлгийн түүхийг бүрэн уншаагүй дүгнэлт нь буруу байсан гэж Шелли үздэг. Шүүхийн үеэр Томи өмгөөлөгчтэйгөө хүртэл хамтарч ажиллахаас татгалздаг байсан. За заримдаа бүр 3 хамгаалагч хүчээр шүүх танхимаас гаргах шаардлагатай болдог байсан. Шеллигийн хувьд ийм хүн шүүхэд оролцох чадвартай гэж үзнэ нь ойлгомжгүй санагддаг. Шүүх дуусны дараа Томигийн өмгөөлөгчд ч гэсэн байр сууриа илэрхийлдэг. Тэдний хэлснээр бол энэ хэрэг нь эрх танхи хүү мөнгөний төлөө аавыгаа хөнөөсөн тухай хэрэг биш, харин сэтгцийн хүнд өвчтэй хүмүүс эмнэлэгт биш шорон руу явдаг тогтолцооны тухай хэрэг байсан гэж мэдгдсэн. Харин прокурорын талын нэг төлөөлөгч шүүхтэр Нью-Йорк хотод олон хүн сэтгцийн эмчид үзүүлдэг. Гэхдээ энэ нь бол бүгд өөрийн хийж байгаа зүйлээ ойлгодоггүй гэсэн үг биш. Томи юу хийж байгаагаа бүрэн мэдэж байсан. Тэр өс хонзонтой байсан бөгөөд аавыгаа алхахаар урьдчилан төлөвсөн гэж мэдгдсэн. Эцэст нь шүүгч болон тангаратны шүүгч энэ байр суурийг зөв гэж үзсэн. Энэ хэрэг бол өнөөдрийн хүртэл хүмүүсийн дунд маргаантай хэвээрээ байгаа. Нэг хэсэг нь Томиг эрх танхи мөнгөний төлөө аавыгаа хөнөөсөн гэж үздэг. Харин нөгөө хэсэг нь олон жилийн турш эмчлэгдээгүй сэтгцийн хүнд өвчтэй байсан. Тэгээд энэ тогтолцооны алдаанаас болоод энэ эмгэнэлт явдал хүрсэн гэж үздэг. Энэ хэрэг баян чинэлэг гэр бүл Нью-Йоркийн нийгмийн дээд давхаргын хүмүүстэй холбоотой байсан учраас олон нийтийн анхаарлыг тухайн үед маш ихээр татсан. Үүний дараа түүний талаар ном хүртэл бичигдсэн. За мөн энэ хэрэгтэй холбоотойгоор Gilded Rage гэдэг нэртэй кино хийхээр төлөвлөж 2020 оны үед зураг авалт нь эхэлсэн ч гэсэн энэ киноны зураг авалт Ковидос болсон уу, юунаас шалтгаалсан бүүмэд. Гэхдээ ямар ч байсан энэ киноны зураг авалт хизээч дуусаагүй. За харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол Томиг Ivy League-ийн алуурчин гэж нэрлэх болсон. Олон нийт бол түүнийг 7 хоногийн мөнгө хасуулсандаа уурлаж, тансаг амьдралаа алдахгүй тулд аавыгаа хөнөөсөн эрх танхи хүү гэж дүрсэлдэг.
За харин 2026 онд Томми шоронд байхдаа нэг ярилцлагыг өгсөн. Тэр ярилцлагаас Томмиг харахад бол 10 жилийн өмнө хүн амны хэрэг үйлсэн тэр залуутай бол бараг адилхан хүн гэж хэлэхэд хэцүү. Нэгэн цагт өндөр нуруутай өөртөө итгэлтэй Принстоныг төгссөн залуу байсан бол одоо бол нүд нь хоосон ширтэж үгээ арай ядан хэлдэг, асуултанд хитгэн үгээр хариулдаг хүн болж хувирсан. За мөн дээрэс нь гадаа төрхийн талаар бол ярилт байхгүй. Түүнээс бол багнаас аавтайгаа байсан харилцаа эсвэл сэтгцийн асуудлын талаар асуух болгонд ихэнхдээ санахгүй байна, тийм юм байгаагүй, бүх зүйл хэвийн байсан гэх мэт ижил төстэй хариултыг л өгч байсан. Хамгийн сонирхолтой нь бол тэр өнөөдөр их хүртэл өөрийгөө буруугүй гэж үздэг. Өөрийнх нь хэлснээр хүмүүс энэ хэрийг буруу ойлгосон, хэвлэл мэдээл бодит үннийг гуйвалсан гэж үздэг. I didn't get to see most of the stories behind it. But I think that narrative misses a lot of the facts of the case, especially pertaining to my innocence. You regard yourself as innocent? You maintain your innocence after all these years? I see. I did not expect Tommy to claim he was wrongfully convicted. Ярилцлагын үеэр бол аавыгаа хөнөөсөндөө харамсаж байгаа тухай, болсон явдлыг хүлээн зөвшөөрсөн тухай ганц ч удаа ярьдаггүй. Харин ч асуултууд улам хувийн шинжтэй болох тусам илт төгшиж байгаа нь харагддаг. Нүдэн тогтож өгөхгүй, уруулаа байн хөдөлгөж, өгүүлбэрээ дуусгаж чадахгүй удааширсаар эцэст нь шоронгийн ажилтнтай уулзмаар байна гэж хэлээд ярилцлага өөрөө зогсоосон. Түүнийг олон жилийн турш ажигласан мөрдөгч, сэтгэл судлаач, зохиолч, хуучин найз бүсгүйн хүртэл нэг зүйл дээр санал нийлдэг. Тэр ерөөсөө жүжиглэж байгаа хүн шиг харагддаггүй. Харин ч эсэргээрээ сэтгцийн байдал нь өмнөхөөсөө бүрч дордсон мэт харагддаг гэж тэд үздэг. Түүний ээж Шелли бол өнөөдрийн хүртэл Томмиг шорон биш сэтгцийн эмнэлэгт байх ёстой гэж үзэж байгаа. Харин өнөөдрийнхөө хэргийг сонсон та нар минь энэ хэрэг нь эмчлэгдээгүй сэтгцийн өвчний үр дагавар байсан уу? Эсвэл урьдчилан төлөвлөсөн хүн амны хэрэг байсан уу гэдэг дээр өөрсдийн шүүлтийг хийж дүгнэлтэд бичиж үлдээгээрэй. Ингээд өнөөдрийнхөө дугаарыг эхнээс нь дуустал нь сонссон та нартай баярлалаа. Дараагийнхаа дугаараар уулзлаа. Баяртай.